Хоёр суух таягтай. Бүслэхийнээсээ доошоо хоёр хөл саажсан. Манай фитнес 3 давхар байдаг. Арай гэж хэд амарч фитнес рүүгээ ордог байсан. Өөрийгөө яллаа, маш их төвчээр гаргалаа, хүчээс төмөр гаргалаа, хүч маш их урссан. Намайг нар мандахын баян жаргал гэдэг. Би 50 настай. Яаж чадчихваа, би чадчихлаа шүү дээ. Би зөвхөн энэ тайзан дээр гарахад зорилго байсан болохоос би дөрүлийг медаль авъя гэсэн бодол юус байгаа. Би энэ тайзан дээр гарч чадахгүй юу гэсэн бодол. 19 онд машин сууж явжгаад хоормсгох үе нуруу нугасныг энэ талаас хүслэхийнээс доош саачлалтай болоод тэгээд түр аюу хэцүү болтой юу ч хийж чадахгүй хөдлөх болгондоо ингээд яваад бос сууж чадахгүй хүний асаргаанд ороод бүх юм ингээд оромгоор ирэх. Тэгээ хөдөлгөөнцлийн эмнэлэгт суйлал хийхэд аюу хэцүү очртой зэрэгэл. Тэгэхээр би юу хөдөлгөхөд ястай юм чинь би ерөөсө фитнест ороод хөдөлчихье гэж бодсон. Энэ Sky Fitness ороод би 2 жил зөвхөн өөрийнхоороо хөдөлж эхэлсэн. 10 сарын өмнөөс багштайгаар хичээлж эхэлсэн. Бүр гайхаад ямар тууштай эхэндээ намайг ойлгохгүй тийм. Яад ингэж төмөр өргөөд өөрийгөө зовоогоод хоолоо сайгаа яваад юм бэ гэж бас заримтын хүмүүс нэлээ. Зарим нь одоо өстой мундаг байна. Ингээ яваад хичээгээрээ та чадсан шүү. Гэт янз янзаар сүлдэж авдаг ба. Тэнч дээр фитнесээ богыг шалгаруулсан. Би шалгах гэсэн яа тэгэхээр би өдөр албаа фитнес рүү орж тасгалаа хийдэг. Тэгээ өдөр бараг л 5-6 цаг болдог доотлол. Одоо би болохоор амар тийм гоё тайвширсан, стрессгүй, эрүүл тэгээд ер нь айгүй гоё тийм энергитэй айгүй гоё болсон. Тэгээд хүмүүсийг бүгдээрээ тасгал хөдөлгөөн, фитнесийн спортыг ер нь өдөр тутмынхаа бие тамирын одоо нэг хэсэг болгоод ер нь фитнес яваасай л гэж би боддог.